Дархуул аймгийн засаг дарга аз жаргал болон Япон улсаас Монгол улсад суугаа онц бүгэд бүрэн эрхт элчин сайд Эгвахара Масури нар Япон улсын засгийн газрын өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах бусалгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа Дархан сумын 18 дугаар сургуулийн засварын төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Төслөөр дамжуулан 18 дугаар сургуулийн дээврийн засварын ажил хийгдэх юм. Хичээлийн байрны хувьд дээвэр нь хуучирч муудсан тусаал гойцсноос үүдэж сургуулийн 1338 сурагч 91 багш ажилчид эрүүл аюулгүй орчинд сурж ажиллахад хүндрэлтэй байжээ. Төсөл хэрэгжснээр эрүүл аюулгүй сургалтын орчин бүрдэх юм а. За мөн аймаг орон нутгийн зүгээс урлаг заал, спортын залыг нь иж бүрнээр нь засварлах юм. За өвсний үндэс төслийг хэрэгжүүлж байгаа сургууль цэцэрлэгт нэмэлтээр орон нутгаа шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь хийж цогцоорон шинжилэн засварлахаа аймгийн засаг дарга аз жаргал илэрхийллээ. Энэ удаагийн өвсний үндэс хөтөлбөрөөр Дархуул аймгийн Дархан сумын 18 дугаар сургуульд засварын ажил хийгдэж байгаа. Энэхүү засварын ажил маань бол ялангуяа дээврийн засварын ажил орж байна. Ерөнхийдөө 18 дугаар сургууль маань он удаан жилийн ашиглалтаас үүдээд дээвэр нь ихэд муудсан, тусаал гоождог, нөхцөл байдлыг хүнд байсан. Биднэрт бас 18 дугаар сургуулийн зүгээс манай дээврийг засварлаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн учраас бид нэр Японы засгийн газар бол энэ төслийг бол хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байгаа. Ерөнхийдөө бол сургуулийн сургуулийн хуучир муудсан сургуулийг засварлах засвар оруулах ажлаас гадна бидний зүгээс болохоор олон улсын байгууллагууд дамжуулаад шинээр бага сургууль барих ийм төслүүд идэвхтэй хийж байгаа. Энэ нь болохоор хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд боловсрол олох нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа энэ тал дээр бас анхаарч ажиллаж байна. За өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах бусалгүй тусламжийн хөтөлбөр Дархуул аймгийн 7 цэцэрлэг 3 ерөнхий боловсролын сургуульд хэрэгжижээ. Энэ удаагийн төсөл 25 дахь удаагийн буцалтгүй тусламж болж байна.